2. Монгол улсын ерөнхийлөгч. 30 дугаар зүйл. 1. Монгол улсын ерөнхийлөгч бол төрийн тэргүүн Монголын ард түмний эвнэгдлийг илэрхийлэгч мөн. 2. Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно. Энэ эсхийг 2019 оны 11-р сарын 14-ний өдөр баталсан Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан. Олон зууны түүхтэй Монгол улсын хувьд төрийн тэргүүн гэхээр хүн гүрний хаан Модон Шаньюгаас эхлээд Чингис хаан болон Алтан ургийн 37 хааныг тооцдог юм. Хаан улсын түүхэнд хамгийн сүүлчийн хаан богдож явзан том хотогт байсныг бүгд мэдэх бөгөөд 1924 онд бүгд наримдах Монгол ард улсыг тунхаглаж Даажунтан хэмээх ерөнхий даргыг сонгохгүй улсын бүх дээд эрхийг улсын хурал ба засгийн газарт хадгална гэж анхдугаар үндсэн хуульд заажээ. Энэ үеэс эхлэн Монголын төрийг хамтын удирдлага тэргүүлж байх ёсыг дагаж ирсэн байна. Тухайлбал улсын баг хурлын тэргүүлэгчид улсын хурлын тэргүүлэгчид, ардын хурлын тэргүүлэгчдийг төрийн эрх барих төлөөллийн байгууллагаас зохих хугацаагаар сонгон төр толгойлуулсаар 1990 оны хүрсэн байна. Дээр дурдсан тэргүүлэгчдийн дараагаар Бомцэнд, Самбуу, Цэдэнбал, Батмүнхнэр дараалан сонгогдож байжээ. Харин Чойвалсан ерөнхий сайд байх үед түүнийг засаг төрийн 1-р хүн гэж үздэг байсан байна. Чойвалсан өөд болсноос хойш төрийн эрх мэдэлд намын оролцоо давмгайлгуулжээ. Үүнийг 1960 оны үндсэн хуулиар баталгаажуулж, ардын хурлын тэргүүлэгчдийн дарга Монгол ардын хувьсгалт намын ерөнхий нарийн бичгийн даргын албыг хавсран гүйцэтгэх болсноор засаг төрийн 1-р хүн нь ерөнхий сайд биш, ардын хурлын дарга болсон байна. Монгол улсын төрийн байгууллагын тогтолцоог 1992 оны үндсэн хуулиар баталгаажуулахдаа иргэний ардчилсан нийгэм төлөвшүүлэх үзэлдээ нийцүүлэн парламентын бүгд найрамдах улсын хэлбэрийг өнөөгийн болон алс хэтийн нөхцөлд илүү зохимжтой гэж үзэж үндсэн хуулиараа баталгаажуулсан юм. Ингэхдээ хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад дэмжлэг үзүүлэх үндсэн болон тодорхой бүрэн эрх бүхий төрийн тэргүүн ерөнхийлөгчтэй байхаар хуульчлан тогтоосон юм.